Зээлийн хүүг бууруулах энэ цаг хугацаа бас одоо шахаад ирсэн байж байгаа 25 онд багтаагаад. Тэгэхээр энэ үед ер нь сонсгол хийж байгаа нь үр дүнтэй болов ашигтай болов таны хувьд бол бас гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Ер нь энэ оюутлогын одоо энэ сонсголтын холбоотой ажлын хэсэгт байгаа тийм сонсголтой холбоотойгоор та ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Би оюутлогод холбоотой гэрчээр дуудагдаагүй. Тэг гэрээ хэлцэр хийж чадмаагүй мэдгүй шүү дээ. Ажлын хэсэгт нь ороогүй. Ажлын хэсэгт нь уг нь бол анхандаа орох санал Батнайрын гишүүнээс тавьсан л та. Тэгээ нөгөө нам эвслийн төлөөллүүд гээд өөр хүмүүс орсон байгаа. Тийм болохоор яг нь сонсгол дээр бол очсон сонирхон. Нөгөө ерөнхий хяналтын сонсгол шиг хүн болгон гишүүд ингээд үг хэлээд асуултаа тийм бол байхгүй мэн л шүү дээ. Яг хүрээний ажлын хэсгийнхэн л ажиллахын гэсэн. Гэхдээ ч одоо Монголын хамгийн том эдийн засгийн чухал нөлөө бүхий төслийн талаар ярилцсан учраас сонсголд бол орно. Яг хүмүүс сонсох хэрэгтэй, мэдээллийг бол авах хэрэгтэй. Бүгдэрийн хэд аж амьдралтай холбоотой зүйл. Би сонсголыг бол нүүрс нь юуны зэсийн үн өндөр болж байгаа учраас энэ төр гэж бол бодохгүй байгаа. Энэ дэр миний хувьд зүгээр харж байгаа 2-3 зүйл байна. Нэгдүгээрт нь шийдэх ёстой юм. За тэр нэг хүүгийн асуудал байна, зээлийн хүү. Хоёр этгээд хоорондоо нийлээд компани байгуулсан. За 5 дээр компани байгуулсан. 5 дээр компани байгуулад би 34% эзэмшихэд бол танаас мөнгө зээлчиж гарааны хөрөнгө оруулалт хийе тэ. Тэгээд би танд төлөх зээлийн хүү бол нэг тийм нормал байвал бас байж болох юм. Гэтэл тэр зээлийн хүү нь таны өөр одоо тэр найзтайгаа хийж байгаа бизнес дээр бол 6%, надтай болохоор 11%. Нэг л орд дээр юм бийж бол болохгүй. Өөрөөр хэлбэл бид бизнесийн хамтарсан компани хоёр тал болохоос биш. Та надад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа банк ус санхүүгийн байгууллага биш. Тийм болохоор тэр хүүгийн асуудал бол тийм өндөр байх нь бол зохисгүй. За энийг бол бид нар бууруулах хэлцээр хийх ёстой. Яагаад ийм өндөр тавьчихсан юм бэ? Тэгээ юу саад болоод байгаа юм бэ? Тий сонсголтой. Энэ сэдвээр засгийн газраас хэлцээр хийгээд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээ тэр ажилланч тэрүүгээрээ явж гин их хурл бол яг хөө тэгээд ийм одоо тусгай хороо байгуулад ажиллаж байгаа тэр нь бас эрхийнх нь асуудал хүмүүсээ сонсоо гэж бодож байна. Хоёр дахь нь болохоор зэрэг оюут толгоон одоо хөдрийн биет тийм ээ талбай нэг хэсэг байгаа Онтре компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани дээр байдаг. За энэ рүү нь бол нэвтрэлтийн ажил эхэлсэн гэж байгаа. Тэгээ олборлолт эндээс бол явагдаагүй гэсэн. Гэхдээ тэр бол Рио Тинтотой байгуулсан нөгөө хэлцээр дээр тусгагдаагүй тусгай зөвшөөрөл талбай. Тийм болохоор энийг яаж ашиглах вэ гэдгийг шууд Рио Тинто дангаараа шийдэж болохгүй. Тэр Онтре гэдэг компанитай тэр хоёр яриа шийдэж болохгүй. Энэ бол Монгол Улсын хуулиар тэр нөгөө стратеги ордны нэг хэсэг учраас нөгөө Онтретэйгээ Монголын засгийн газар хэлцээр байна. Харин нөгөөх нь бид нэр Рио Тинтотой хамтарч ажиллаж байна гэх юм бол 3 тал хэлцээр байна. Тэгэхээр энэ бол бас нормалны байх ёстой асуудал. Энийг миний ойлгож байгаа Рио Тинто бол бид нар хоорондоо тохироод шууд явуулчаа гэсэн байр суурьтай байгаа юм шиг үнэлээ. Тэгж бол болохгүй гэж үзэж байгаа. Тэрний яагаад болохгүй гэдгийг бас энэ дээр гаргаж ирж тавьж нэг тийш нь болох хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэр жил тэргуа ингэж хэлээд энэ 34% ингэсэн юм аа. Тэгээ амнаад тэгсэн тэр сайд ингэсэн гэдэг юмыг сонсох нь одоо сонсох нөхцөлтэй хүмүүсийн үлдээ сонсгол байх. Тэгээ би бол тэрнээс илүүтэйгээр зүгээр цаашаа яаж явах үедээ бол анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь яг 34%-ийг эзэмшилсэн буруу юм аа. За 34%-ийнхээ өрөнд орчоод байна гэдэг л зүйлийг зарим гишүүд бол илэрхийлээд байна шүү дээ. Тэгсэн дор бол амнаатаараа өндөр татвараа аваад явах юм бол Монгол хамаагүй хурдан хугацаанд хамаагүй эрт одоо энэ үр нөлөө ашигыг хүртээд явна гэдэг ийм бас бодолтой зарим хүмүүс байна. Тий. Энэ зүгээр нөгөө анхны агуулгын зөрөө байгаа. Нэг нь болохоор би үнэгээ ашиглуулж байгаа. Манай үнэ учраас би үнэнийхээс одоо сүүлийн 34%-ийг үнэгүй авах ёстой гэж үнэтэй тайлбарладаг тий. Нөгөө талдаа биш тий. Газрын хэвлэлийн баялаг ард түмний мэдээлэлд үндсэн хууль. Үнэн. Газрын хэвлэлийн баялагийг ард түмэн яаж хүртдэг? Та олборлолт явуулаад ашигласан бол нөөц ашигласан төлбөрөө төлөв. Тэгээ таны бизнесийн ашигтай байна уугүй хамаагүй. За тэр төлбөр нь одоо оюут толгоогоос 5%-ийг авч байгаа. Зэсийн ашигт малтын нөөцийн төлбөр 5% доктортой ингээд уртцааныг ирээ байгуулсан. Тэр үед бол зэснээс арай хямдхан байсан байхгүй. Эрдэнэт одоо зэсийн үн $5,000 доошо байхад бол 5%, одоо 21.6% төлж байгаа. Тэгэхээр ийм тэгш босоогоц
Тэгэхээр ард түмний мэдлэлд байгаа байгалийн баялагын өгөөжийг хүртдэг үндсэн хэрэглэл бол ард түмний мэдлэгийн нөөцийг ашигласан учраас нөөцийн төлбөр амнат гэдэг royalty fee. Ингээд дээрэс нь нөөцөө төлчөөд ашиглалт явуулаад татвараа төллөө. Тийм ээ? Нийгмийн даатгал төлөө хүмүүс ажиллаа. Энэ бол бидний хүртэх өгөөж. За энэ өгөөжөө хүртэхийн тулд компани хувь эзэмших заавал шаардлага байхгүй. Тэгэхээр одоо ийм зүйл болж байна. Та компани хувь эзэмшснээрээ амнаата 5 дээр нь ингээд одоо хатуу урт хугацаанд тохирчлоо шүү дээ. Тэгээгүй байсан бол амнаат нь 10% болох юм бол за Эрдэнэт шиг 20 гэх юм бол ерөн зүгээр дэлхийд байхгүй юм болчихлоо. Тэ 15%, 10% байх юм бол манай дээрх ашиг намайг өндөр эрсдэлгүй. Гэтэл үгүй би хувьцаа эзэмшнэ гэд. Тэгэхээр хувьцаа эзэмшиж байгаа чинь ордын хувь биш. Орд 100% Монголын газар нутаг дээр байдгаар байж байгаа. Тэрийг ашигласан л бол төлбөр тооцоогоо хий. Ордын дээр ордыг ашиглаж байгаа компани хувьцааны 34%-ийг эзэмшиж байна. Тэгэхээр тэр компани гэдэг чинь цаас биш тийм ээ. Тэнд чинь ингээд машин тэрэг явна, байшин барина, зам тавина, нүх ухна, зарлаг гаргана. Энэний 34% гэсэн үг байхгүй. Тэгээ энэ рүү орсон нь зөв буруу юу гэдэг зүйлийг одоо би яриад утгагүй гэж бодож байна. Яриад утгагүй. Ягаад гэвэл энэ чинь шийдсэн. Одоо энэ 34%-ийг эзэмшиж байгаа юм бол нөөцийн төлбөр авснаас гадна ногдол ашиг авах нь монголчууд хэрэгтэй гэж бодож л хийж байгаа шүү дээ. Тэгэхдээ ногдол ашиг авахын тулд компани чинь зардал бага ашиг их байх хэрэгтэй тийм. Тэгэхээр зардал бага байхын тулд монголчууд оролцдоггүй. Тэг яг 34%-ийг авсан оролцохгүй юм бол гэрээ Rio Tinto менежмент хийх хэрэгтэй. Монгол байхгүй. Монголын тууц нөгөө компани тууцд бол нэг Монголын төлөөлөл байгаа. Тэд нар нь болохоор нэг юм бодлогын жанртай тийм одоо улс төрийн засгийн төлөөлөл байдалтай байж идэг. Нэгэнт та бүхэн хоорондоо компани байгуулад би 34%-ийг оролцсноо гэж зүтгэсээр байгаа танаас мөнгө зээлээд авцсан бол би компанийхаа санхүүг нь хийнэ. Манай компани ямар өртгөөр юу олборлоод ямар инженерийн шийдэл гаргаад материалаа хаанаас аваад бэхлэгээгээ яаж хийж байгаа мэдээ. Ингээ мэдэх гэхээр зэрэг эн чинь өстой дэлхий дээр байхгүй амар юм ганцхан Рио мэддэг байхгүй юу. Тэгээд Риол энэ менежментийг хийн гэд энэ бол хоосон үндэслэлгүй домог. Тэгэхээр одоо миний сонсголоос бас нэг сонсмоор юм байгуул монголчууд ажиллаж байгаа юм бол техникийн шийдлүүд өрнөөр монголчууд мэднэ. Ийм том төслүүд дээр ажиллаж байгаа залуучууд байгаа. Энд ч байна, гадаад дэлхий дээр ажиллаж байгаа хүмүүс ч байна. Санхүүгийн юмнууд руу энийг зүгээр улс төрийн нөгөө нэг төлөөлөл болгож те дарамт шахалт үзүүлдэг. Элдв одоо ийм нөлөөлөл үзүүлдэг юм балиар юм болохгүй тул тэр менежмент нь харин засгийн газараас хараат бусаар сонгон шалгаруулалтын тийм схемэл бид нар зохиох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нөгөө менежментийн төлбөр нь нийт гаргасан зардлын 6%-аар оюут толгой компани Rio Tinto тэр компаниг үйл ажиллагаа удирдсанараа зардлын 6%-аар хөлс авч байгаа. Тэгэхээр зэрэг цаана утгаараа бол компани зардал өсөөл өргүү зардал ихсэл ах юм бол миний менежмент сайн байна гэдээ улам их цалин аваад байна гэсэн. Тэгээ энийг нь байхгүй болгоно. Дээрээс нь монголчууд хувь эзэмшчлээ гол төрлөг ор гэдэг ийм л зүйл. Би бол тийм байр суурьтай байгаа. Таны цаашид яах вэ гэж цаашид зүгээр зарчиж болохгүй юм. 34% авах юм болоо. Гэхдээ ашигтай нөхцөл тохирч чадах юм бол болно шүү дээ. Яагаад болдгоо юм? Ашигтай нөхцөл байх юм бол тохирч болно. Бизнес хийж байгаа. Тэгээд хоёр тал бас шудраг харилцах ёстой. Тийм болохоор шудраг бус харилцааг бол бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талдаа утгагүй шаардлага тавиад шахаанд оруулах юм бол энэ өөрөө одоо нөгөө 3 дахь хөршийн ганц том төлөөлөл хөрөнгө оруулалт тал дээр болчиход байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө тэрийг үргэж түлхэж байгаа юм алхам болно. Энэ бол Монголд хортой. Биднэрт бол 3 дахь хөрш хэрэгтэй. Тэд нараар яадын гэж ярьдаг хүмүүс байдаг. Тийм биш. Энэ Монголын язгуур ирэх ашиг. Бид нар 2 том өршөстөө. Дээрээс нь 3 дахь хөрш гэдэг нь бол хийсвэр мөрөөдөл биш. Бодиттой байхын тулд хөрөнгө оруулалт эдийн засгийн харилцаал хэрэгтэй. Ингээ 3 дахь хөршөстөө байх ёстой учраас байгаа бүх юмаа одоо найртай сайхан тавиад туучаа гэдэг байр суурь бас байж болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын зааг дээр ийм нормал хэлцээр тэгээ алдсан алдаануудаа засах юм бол зайлшгүй шаардлагатай л гэж бодож байна.